Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5. Гэр бүлийн радиог энцэг мөчид дэлгэнэ тааруулан хүлээн авч үзэж байгаа бас сонсож байгаа эрхэм үзэгч сонсогч та бүхэнд энэ цагийн мэнд дэвшүүлье. Радиогийн 1-р студиэс Kids Time нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. 1-р студид найруулагч Мезо, хөтлөгч Заяа, хүүхэд хөтлөгч Хүслэнгийн хамтдаа энэ өдрийн Kids Time-ыг та бүхэндээ хүргэх болно. Та Гэр бүлийн радио 104.5 гэсэн Facebook пэйж хуудсан дээр нэвтрүүлгээ дүрстэйгээр шууд үзэх боломжтой. Комент хэсэгт нь бидэнтэй хамтдаа ярилцаад энэ өдрийн турш Kids Time-ыг явуулах боломжтой шүү. За тэгээ нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр 70 жилийн түүхтэй Marusan брендийн шар бурцагны сүг оруулж ирж байгаа Asahi-гийн хамт олон ажиллаж байгаа CU номин GS E-Mart. За тэгээ дээрэс нь та бүхэн Asahi-гийн бүх салбараас нь Marusan сүгээ худалдаж авах боломжтой байгаа. Өдрө болгон бай бай гэсэн үрэтэй. Юу бай бай болох гэдэг айлээ. Өсөл юу баяртай болох гэдэг айлээ. Гэдэс дүүргэлд баяртай, хөгшрөлд баяртай, сахарыг хэтрүүлсэн хэрэглээ баяртай, уургийн дутагдал баяртай болж байгаа. Ер нь бол яг энэ шингэн оруулж ирж байгаа энэ сүг маань бол шингэн уураг гэж явж ирж байгаа шүү. Шингэн уураг Монголд орж ирлээ. Өдөр болгон бай бай урайтаагаар та бүхэн Монголд орж ирсэн Marusan брендийн сүгээ хэрэглээнд нэвтрүүлээрэ. За, өнөөдрийн сэдв юу вэ? Манай Хүслэнгийн маань микрофоныг нэгийг байгаа тийм тий. Тийм байна. Микрофоныг нь хаацсан байна гэдэг чинь бас л нэг асуудалтай байна л гэсэн үг байгаа тийм үгүй юу? Чи найруулагч гомдоосон байна үгүй юу? За бид хоёрын хувьд өнөө өдөр үеийнгийн дээрлэхэлт гэдэг сэдвээр ярилцах гэж байгаа. За үеийнгийн дээрлэхэлт гэхээр хэр за та нарын бодлоор үеийнгийн дээрлэхэлт гэхээр яг юу гэсэн үг вэ? Юу гэж бодож байна? Үеийнгийн дээрлэхэлтийг юу гэж бодож байна вэ? Бие биенээ муухай хэлэх. Муухай үг хэлэх. Тэгээд бие биенээ ялгуурлан гадуурхах. Гадна төрхөөрнө. Тэгэл бус найзуудтай юм өгчөөл бус найзуудтай ингээд тэр найзтай юм өгөхгүй байх. За. Бус найзуудтай юм авчирч өгчөөд яг нөгөө найзтай бол юм өгөхгүй байх нь шүү дээ, тий? Харсаар байж яасан үүдгүй юм бэ? За өөр. Надаа ингээд намгүй хөхтэй байгаа шүү дээ. Намгүй хөхтөд. Тэр намгүй хөхт нэг найзтай өгчөө. Тэгээд дахиад нэг нам байх чинь нөгөө найзтай өгөхгүй байх. Зөв ер нь бол илт ялгархаж, гадуурхаж харилцахыг хэлээд нь шүү дээ, тий? Хідэн наснаас эхэлж яг ингээд намайг гадуурхаад байна да, ингэж харьцаад байна да гэдг нь мэдэгдэж эхэлдэг. Та нарт ер нь хідэн наснаас эхэлж яг ингээд байна да гэж бодогдчихсэн. 5. Цэцэрлэгтэй байхаас уу? Тэ. Эрт юм шүү дээ. Тэ? Амар эрт юм байна бүр. За тэгээ цэцэрлэгтэй байхад тэгвэл юу болсон бэ? Яад юм бэ? Яаж мэдрэгдэжээ? Амар ганцаарддаг байсан. Ганцаарддаг байсан. За. Тэгээд ер нь ингээл тоглож моглож байхдаа ганцаархнаа тоглоод тэгэл тэрийг би ингээд явуулсан нь мэдээд байдаг гэсэн. Тэгэл хүүхдэд тоглоом ч гэсэн булааж аваал. Тэр нь болохоор чамд ямар мэдрэмж төрүүлж исэн? Ямар муухай юм бэ гэж хэлжсэн ч гэсэндээ яг тэр үед жоохон байсан болохоор би шууд ингээл хэвлэлтэй хашгираал тэгэл илэрхийлж дүүсэн. Хон болох тусмаа тэрийг нуугаад тийм нуудаг болсон. Яагаад нууж байгаа юм? Ер нь энэ хүүхд чинь тэгүүлээд байж штэ гэхүүлэхгүй тулд. Янз янзын ярианд орохгүй тулд. Тэгээд тэр ерөнхийдөө нэг намуухан байх юм бол би ч гэсэндээ амар тайван байх юм байна л гэж боддог болсон гэсэн үг шүү дээ, тий. За тэгвэл яг энэ үеийнгийн дээрлэхэлт, гадуурхалт, бие биенийгээ ингээ үл тоосон хандлага ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүдэд тохиолдож байгаа гэж бас судалгаа байгаад байгаа шүү дээ, тий. За тэгвэл энэ судалгаагаар авч үзэх юм бол бага ангид уу, дуунтай ангид уу, ахлах ангид уу юу гэж бодож байна? Ер нь айл айланд нь л байгаа х та. Айл айланд нь. Тийм байгаа. Айл айланд нь л байгаа. Айл айланд нь л агаад байгаа. Тэгээд гэхдээ ахлах багт нь
аль болох бага байгаа юм болов гэж. Ахлах баг хоёрт нь баг, дундд нь их гэж юу? Ахлах ангид нь бага, тэгээд бага дунд хоёрт нь амар их байгаа гэж. Зөв. Үеийнгийн дээрлэхэлтийн талаар ингээл та хэдэд ямар нэгэн байдлаар найзуудыгаа дээрлэхэж болохгүй шүү, ингэж болохгүй шүү гэж багш нарын ч гэдэг юм уу, том хүмүүс ингээд хичээл ордог л үсттэй. Ордог. Тийм. Гэхдээ хичээлийг нь тоодог юм уу? Тэгэж нэг тийм хичээл ордгооч заримдаа тиймэрхүү тохиолдол болчтой байхгүй юу? Тэрийг ингээд камер шүүж мүгээд ч юм ингээд мэдчихдэг багш нар. Тэгэл ингээл ер нь цаасаа ажиглалтаатай тийм шиг гэлээ багш нарт. Тэгэл ингээл мэдсэн маргааш 8 хүмүүсгөө зингтэж орж ирээл ингэсэн тэгсэн та нар яаж байгаа маа жаа ингээд. Тэгэл одоо ингээд дээрлүүлж байгаа хөлт байгаа штэ. Тэр хөлт яг тэр үедээ амар ичдэг юм шиг байгаа. Тэгэл ингээл амар хэцүү болоод яг би яг нэг удаа тэгчихсэн байхгүй юу? Яг өмнө сургуультаа ингээд тэр хүүхдийг дээрлэхсэн байна гэж яг миний нэр хэлэхгүй. Тэг ингээл би ингээл яна намаа гэж хүүхдүүд мэдчүүдээ тэгээ дараа нь ингээл янз бүрийн болохоо тэгэл амирх боддог. Тийм болохоор багш ингээ нэрийг хэлэхгүйгээр зүгээр бити тэгэрээ. Надаа тэгэж харагдсан шүү. гэж тэгдэг. Тэгвэл нэрийг нууцлах нь бас их зүв байгаад байна шүү дээ, тэ. Хэрвээ магадгүй батаг дорж очиод дээрлэгцэн байж тээ яаж байгаа ингээл ихэлсэн болвол дээрлэгснээс нь илүү дээрлэхүүс нь эвгүй мэдрэмж тэр дотор авах нь үеийнгийн найзууд дундаа бараг чи дээрлэхүүлээд гэж шоолуулах нь шүү дээ зөрүүлээд тээ. Тэгээ энэ мэдрэмж бол маш муухай санагддаг баг. Томчууд тэгвэл яг ийм асуудал дээр юун дээр жоохон алдаад байгаа юм шиг санагддаг. Томчууд яг яаж хүүхдүүдэд зөвлөгөө өгөөсэй эсвэл яаж хүүхдүүд туслаасаа гэж боддгоо. Тэгтээ ингээд яг анханасаа дээрлэлт байгаагүй юм шиг санагдав. Яг хүүхдүүд ингээл хитрхи амир хүмүүжлэхгүй болоод хитрхи ингээд том хүн шиг байх гэж хичээгээд тэрнээсээ болоод бусдаа муухай андаад бусдаагаа дээрлэж байгаа гэдэг боддог. Тийм болохоор аав ээжүүд нь хүүхдүүдээ анханаас нь хүмүүжлэлтэй болгоод тэгвэл илүү дарга. Яг зөв. Гэр бүлийн хүмүүжил гэдэг чинь маш чухал шүү дээ, тий? Гэр бүлийн хүмүүжил сайн байгаа нөхцөлд аав ээж нь анхаарал халамж тавьж байгаа нөхцөлд хизээч хин нэгнийг очиж дээрлэхий гэдэг бодол тэр хүүхдийн толгоонд орж ирэхгүй хаа. Тий. Хин нэгэн хүүхдэд жоохон эвгүй сэтгэл төрүүлээ гэдэг бодол орж ирэхгүй бах, тий? Тий. Тэгвэл бус хин нэгнээс илүү буруугаа хайхаас илүү эцэг эхчүүд бас тэгвэл томчууд өөрсдөөсөө буруугаа хайх хэрэгтэй юм байна. Өөрсдөө хэр их анхаарал тавьж исэн бэлээ, хэр ингэж ярилцдаг байсан бэлээ гэдгээ бодох хэрэгтэй юм байна. Тэгвэл эсрэгээр нөгөө талаас нэрээ. За яг ингээд нэг гинтийн байдлаар санамсаргүй байдлаар хин нэгэнд ингээд яг өстө нөгөө үеийнгийн дээрлэлтэнд өртөөд ингэж байгаа нөхцөлд аав ээжтэй хэлж чадахгүй байгаа нөхцөлд эцэг эхчүүд хэрхэн яаж таньж мэдэх вэ? Энэ тал дээр яг үеийнгийн хүүхэд за үзэж байгаа киноч гэдэг юм уу те ингээд яг л нөгөө та нарын насны хүүхдийн зүйлүүдийг яриад байгаа учраас илүү ойрхон ингэчүүл зүгээр юм болов миний бодлоор ингүүл бас танихад илүү амар юм болов гэд өөрийнхөө үнц хүсэл бас эцэг эхчүүдэд зөвлөөд өгвөл гэж аахгүй юу. Тэгэд яг дээрлэхүүлж байгаа хүүхдүүд ингээд аав ээж дээр очиод амир хилээд идэв штэ. Цаанаасаа нэг юм чимээг болчдөг байхгүй юу. Ингээл одоо зарим нь одоо надад ингээд жишээлбэл дүүнэр байгаа ш таньдаг ямар ч хамаагүй хамаатан ч юм уу эсвэл ингээл янз бүрийн дүүнэр байгаа тэр дүүнэраас ингээд мэддэгдэх юм уу өмнө нь ингээл амир жаахан байхад айгүй хөөрхөхтэйсэн тэгээ сургуульд орсон чинь ингээл амир чимээгүй амир юу ч ярихгүй тэгэл ингээл юм ярих гингүүт ингээл нүднийхээ болонгаар харчаал яваа цухтаад өгдөг тэгээ хүмүүсээс цухтдаг болчт юм болов гэж боддог тэгээд аав ээж нь тэрийг нь хараад яасан юм анзаараад гэд ярилцаад үзээсэй тий. Тэгхийн болол магадгүй надад ийм юм тохиолдод байна гэдгийг хэлж магадгүй бах. Харин бас та нарын үеийн хүүхдүүд яг нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь аль болох эцэг эхчүүдтэй битэл том хүмүүстэй битэл нэг тийм ярих сонирхолтой болчиход идэв штэ. Энэ нас юунаас олд юм болоо? Ямар нэгэн байдлаар тэр хин нэгэн дээрлэхээгүй тэгсэрнээс ярихгүй зүгээр нам тавина дөө гэл ингээл нэг ганц хоёр үгээр л яриад идэг штэ. Яагаад игээд идэв? Одоо л тэр ингээ шал өөр. Би бүр яг тийм болчтой байхгүй юу? Хаяа ингээл аав ирэл. За миний охин юу байна гэхэлэр миний цаасаа уур өрөөдөг байхгүй юу? Яагаад бүр ядаргаатай юм бэ гэл ингээл бидгүй яагаад чи бидгүй. Тэнгүүт ингээл нам 50 өөр юм алхтөө гэл ингээл авир уурлаад тэнгүүт аав ингээд өн чи одоо яатсан гэдэг чдэг байхгүй юу? Тэгээ би ингээд юу н цаасаа жоохон залхуураад идэм болоо юм ярихаасаа. Эсвэл болов яг тэр өдрөө ингээд янз бүрийн юм болохоо ийцэн бүтгээ ийцэн бүтлгүүцсэн болцсон юм лөө гэж боддог. Зөв. Тэгвэл ярмааргүй санагдах юм бол тэгэл тэр үедээ орхичих юм байна штэ. Маргааш нь ч юм уу эсвэл оройн нь ч юм уу. Эсвэл нээрчж болно штэ. Яаж найрах юм? Амттай юмар нээрч чинь. За амттай юм тургуул яах юм?
амттай юм дургууллаа. Яг ингээл тэр хүүхдийн туртай зүйлсийг ингээд санал болгоод тэгээд суучих мочгаал. Одоо жишээлбэл би гэр бүлийн цагт амар туртай байхгүй юу? Гэр бүлээрээ тоглоал. Тэнгүүт ингээл бүгднгийн хичээлтэй байсан ч гитараа тоглоал юм бэлжижсэн ч ингээд наашир бүгдээрээ цаг заавны 30 минут гаргачих гээл ядаж. Тим юмд би дуртай. Арай өөр хөлт болохоор жишээлбэл кино үзэх ч юм уу. Тэгээд кино төрөслээд үзэнгээ ярилцах ч юм уу. Аль болох өөрийнх нь дуртай зүйлээр нь, дуртай хэлээр нь ярих гэж ярилцах гэж үзнэ гэсэн үг байгаа шүү дээ, тий. Ерөөсөө ийм дээрлэхэлт гэдэг зүйл хаанч байхгүй болчвол ямар ахал? Дээрлэхэлт гэдэг зүйл үү? Хүүхдүүд дундч байхгүй. Гэтэ энэ дээрлэхэлт чи ер нь томчуудад ч гэсэндээ байдаг заяа. Тэгвэл дээрлэхэлт гэдэг зүйл ерөөсөө ингэж байхгүй ингээ арчигдаад дээрлэхэлт гэж хүн бүр мэддэгчгүй байвал яах вэ? Тэгвэл ингээл надад яг би яаж тэгж бодож ирсэн юм аа. Тэгвэл ингээд бүгдээрээ бие бинтгээ айгу гоё харцдаг. Бүгдээрээ ингээд фракцлаад биш ангиараа найзалдаг. Тэгэл ингээл одоо жишээлбэл ангийн IG, ангийн Facebook гэдэг байгаа штэ. Тэрийг зөвхөн нэг ингээд амар царайлаг ч юм уу те хичээлдээ сайн сурдаг хүмүүс нь ч тэрийг эзэмшихгүй бүгдээрээ санал нийлж байгаа бичлэг зураг оруулдаг. Тэгэл бүгдээрээ бие биендээ хайртай тийм л байх гэж боддог. Тэгвэл тийм дээрлэхэлт гэдэг зүйл байхгүй бол ерөөсө гоё болчих гээд шүү дээ тий. За тэгвэл дээрлэхэлт яг энэ байгаа зарим хүмүүст бол ингээд илт харагдахгүй байгаа, илт мэдэгдэхгүй байгаа. Бүр тэгэж ариул эцэг хинч мэдэхгүй байгаа. Эсвэл бүр нөгөө дээрлэхүүлээд байгаагаа нөгөө хүүхдэн ч ойлгохгүй байгаа нөхцөл байдал байгаад нь шүү дээ. Энэ бүр ингээд хүмүүст илт мэдэгдээд байдаг л хэмээн үзэгдэл юм шиг ингээд байдаг бол яах вэ? Тийм юм гэж баг байдаг юм уу? Зүгээр яах вэ? Тийм байвал яах вэ? Тийм байвал тэгэл би ер нь төвчгүй. Би ер нь төвчгүй ш тэгэл би ер нь тэгэл ингээл янз бүрийн юм харахаараа ерөөсөө ингээл чи аав иштэй хэлчихэж тэгээ ярилцаж үзэхгүй мүү гэд өөртөө санал болоод байдаг байхгүй би. Чамд хэцүү байгаа мó чи тэгвэл наадхаа ихчтэй хэлчихэж гэд яг миний төрсөн дүү биш болохоор яг ингээд ер нь ингээд надад ойрын хүнтэйгээ зөвлөж яриач. Ойрын дүүнэр ингээд амар их надад юм яриад байхгүй би ингээд дүүнэртэй найзлах дуртай юм ихтэй. Тэгээл ингээд амар их эмхтэгтүүд манай ингээд охин аваа тэгээд тэгээ надад үнэхээр хэцүү байгаа гэл ингээд амар хөөрхөн надад яриад тэнгуут нь би ингээд миний уур ингээд цаасаа хүрэн штт. Тэнгуут чи чинь төрсөн их чахтай штт. Тэрэндээ хэлээд үзмээ дүү заа юу гэл. Тэгээл ингээд мэдээж хүн чинь төрсөн ах ихчээсээ нуугаад идэм биш. Тэнгуут би очиж хэлчихдэг. Тэгвэл нөгөө их чинь ингээл гайхал. Тийм үү? Seriously гэл. Тэгэл хүлээгээд авчих. Надад ерөөсөө тийм хэлж байгаа шүү дээ. Ерөөсөө мэдчихэж байгаагүй шүү дээ гэл. Тэгэл асуудлыг шийдэх нь шүү дээ. Тэгэнгүүт бас нөгөө нэг ах эгч нарын чинь хооронд бас нэг юм байдаг шүү дээ. Тэгээд ах эгчтэй хэлэхгүй гэдэг хүүхдүүд ч бас байдаг бах тий. Хаяашаа гişиг агаад хэлчих юм бол айгүй л ингэн эгчэд хэлчих юм бол ээжд хэлчих наад хэлчин ч гэдэг үү тий. Намайг тоохгүй цаадуул чинь гэдэг хүүхдүүд байдаг бах. Гэтэ гэр бүл гэдэг чинь өөрөө шал өөр байхгүй. Яг нөгөө гадны хүн байхгүй хахад би нэгээ дээрлэхэд байгаа юм шиг зараад байгаа юм шиг харагдаж байгаа боловч гадны хүн ямар нэгэн байдлаар гэр бүлийн хин нэгэн гишүүнийг дээрлэхэх үйлдэл гаргах юм бол өстой бүгд ингээл босоод ирнэстэй. Тийм. Тэгэн штэ тий. Тэгээ танаахан ч гэсэндээ их олуула зургуула нэгийг ингээл дээрлэгчлээ гэх юм бол хамаа намаагүй эрэгтэй хүүхдээсэн ч гэсэн чи очил яаж байгаа юм чи манад үг гэл ингээл очиж штэ. Яа тийм тохиолдол гарч ирсэн байхгүй юу? Ааха. Гэтэ би бас ингээд гадаа явж байгаац ч юм ингээл нэг удаа би ингээд уцаа онгоцдог байхгүй. Тэгсэн чинь ингээд нэг артаас ингээд амар жаахан бензээ юу. Жижигхэн бацаа. Хөөе, салгалсан юм би гэж авсан шүү дээ. Би ингээд өөдөөс нь юу ч чадахгүй. За уучлаарай гэл өнгөрчихсэн. Тэгээ би жоохон айдаг байхгүй хүүхдүүдээс. Тэгэхээр ингээд сайн хамгаалж чаддгүй. Гэхдээ яг харцаараа л идэнэ. Хүүхдүүдийг бол гэл амар муухай харж мараал. Тэгээд айчдаг байхгүй. Манай хүслэнгийн харцыг харахыг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж дээр шууд харцсан явж байна. За, үеийнгийн дээрлэхэлт гэдэг зүйл одоо ч гэсэндээ байгаа. Тэгээд томчуудын дунд ч гэсэндээ үеийнгийн дээрлэхэлт гэж байдаг. За, тэгээд Солонгост жишээлбэл одоо нөгөө хамгийн ойрхон байгаа тэгээд дээрээс нь үеийнгийн дээрлэхэлтэн дээр хатуу зогсдог улс орнуудыг яриа л да тий. Солонгост жишээлх юм бол үеийнгийн хүүхдэд дээрлэхдэг байгаад тэр нь ингээ том од болсон хойно нь мэдэгдээд түүнээсээ болоод карьер нь тэр чигээрээ сүрч исэн хүмүүс зөндөө байгаа тий. Монгол тайран тэгдэг болов? Тэгдэг бах уу? Ер нь тэгэл тэгдгүү л хальтаа. Тийм том сүртэй болсон бол тэгэл мөнгөөр шидчихдэг гэж боддог шүү би. Мөнгөөр шидчихдэг. Аха. Тиймэрхүү хүмүүс байдаг л хата. Надад тэр чи хамаагүй шүү дээ. Одоо би ийм явж ил болоо л үсттэй.
бусд нь нийгмээрээ ч гэсэндээ тэгэл хүлээгээд авцсан тий. Тэр үедээ болсон юм тэгэл болцсон. Тэгэл хүүхдүүд бие биентэйгээ ингэ ноцтолтчил байдаг штэ гэдэг байр суурьтай байгаа ах гэж олол бодож штэ тий. Тэгвэл яг л тэр гадны орон шиг Солонгос шиг яг ингэж шийддэг бол дээрлэхэл дахиж олон гарах болов. Гарахгүй байгаа. Багсах бах тий. Илт багсах бах тий. Ирээдүгөө бодсон ч тэр хүүхэд дахиж тийм шийдвэр бол гарахгүй баха. Тэгвэл манайхан энэ тал дээр бас сайн бодох хэрэгтэй юм байна. Хэрвээ бага наснда хин нэгнийг дээрлэгдэг гэдэг зүйл нь гарч ирээд батлагдаад ингэх юм бол тэр хүнтэй одоо харьцдаг компаниуд эд юм уу юу эд те ямар ч гэсэн тэр хүний нэр хүнд тодорхой хэмжээгээр буурдаг ийм тогтолцоороо бид нар шилжих юм бол үеийнгийн дээрлэхэлт гэдэг зүйл нь бага багаар зүгээр хүчээр засрахныг алах юм те. Тэгвэл ер нь хүүхдүүд яавал хүүхдүүдийг дээрлэхгүй байх бол хүүхдүүдөө гэтэ надаа ер нь одоо жоохон багассан юм шиг санагдаад байдаг. Гэтэ намайг бол яг ингээл өмнө ингээд сурсан жилүүдэд бас мэддэхгүй өөрөө ч мдээгүй би ч мдээгүй дээрлэлт бол байгаа. Дээрлэлт чинь жишээлбэл одоо ингээл фракцэлтэй хүүхдүүд байгаа штэ би бинтэйгээ. Тэнгүүд би нэг 3 охинтой найзалдаг. Тэр хүүхдүүд болохоор нэг 10 хэдүүл найзалдаг. Тэнгүүд ингээл суудлаа барилчна. Тэгэл тэр хүүхдүүд чинь би бинтэйгээ суух гэж оролдоно. Манайхан бас би бинтэйгээ суух гэж оролдоно. Тэнгүүд чинь нөгөө хүмүүс нь илүү ингээд сургуульд алтартай. Тэнгүүд та нар тэгэл ийшээгээ ингээд суучихта бид нэр ийшээ суучих идэх юм ихүүгээл. Тэгэл ингээд би хичээлээгээ суужангууд гэлтгэлэн чи тийшээ босоо суучих тийшээ явчих гээл ингээд амар муухай штэ амар хүндэтгэлгүй. Үгүй би чи хичээлээ ээжин та нар зүгээр маазарах гэж байгаа зү гэж би тайлбар хэлэх юм бол тэгэл шууд тэр дороо доромжтлуулна. Тэгэл би ер нь ингээд амар хараал хэлдэг хүмүүст амар дург байхгүй. Тэгэл хараал хилдэг хүүхдүүд ч байгаа, хилдэг хүүхдүүд ч байгаа. Тэгээд яг тэр хүүхдүүдтэй 2-3 жил ингээд хам суралцчих юм бол хараалаас нь сурчдаг. Ингээд дасчдаг. Тэгэл тэр чинь ч бас өөрөө дээрлэл гэж боддог. Яг зөв. Муухай үг хэлээр доромжлох. За тэгээд дөрөв харцаараа идэнэ гэжсэн шүү дээ, тий. Хин нэгэн рүү ямар ч юм болоог байхад чинь бас ингээд муухай хараад байна гэдэг чинь бас энэ чинь бас тэр хүнийг сэтгэл зүйн дайралтанд оруулаад байна гэсэн үг шүү дээ, тий. Тийм учраас үг хэл үйлдэлтэй бид нэр анхаарах цаг болсон байна. За тэгээд дээрэс нь эдгээр зүйлстэй анхаарахаас өмнө гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйлдээ анхаарах ёстой шүү гэдэг манай хүслэн маань та бүхэнд хэлж байна. Томчуудаа хүүхэдтэйгээ ярилцаад үзээрэй. Магадгүй хин нэг дээрлэгдэг. Эсвэл хин нэгэн дээрлгүүлдэг байх вэ дээ. Өнөөдөр очиод ярилцах гэсэн чи ярилцаж чадаагүй бүтлгүүтвэл маргааш бас дуртай зүйлээр нь яриагаа өдөж үзээрэй гэж манай хүслэн зөвлөсөн байгаа. Тэгээд аль болох гэр бүлийн цаг гаргаарай, хүүхдүүдтэйгээ нээлттэй харилцдаг байгаарай гэдэг зөвлөгөөг за хүүхдийн өнцгөөс манай хүслэн маань томчуудтай зөвлөсөн байгаа шүү. Энд манай сонсогч Баясгалан Дэмчиг гэдэг ах нь дээрлэхэлтийг нийгмийн ажилтан шийдэх ёстой шүү. Анхааралдаа авах ёстой юм шүү. Заавал хандаж мэдэгдэж агаарай дүүнэр минь гэсэн байна. Дээрлэхэлд дэлгэрэх ёсгүй гэдэг штэ тий. Мундаг хүүхэд нь ингээд нөгөө дээрлэхэд байгаа ч юм биш тий. Ер нь бол мундаг хүүхдүүд дээрлэхэд байгаа юм шиг харагддаг. Тэг ер нь ингээд амар даруухан ийм ном хичээлээч хийдэг, хичээлээс өөр нэг тийм юм анхаардаг хүүхдүүд нь ингээд дээрлүүлчихдэг. Дээрлүүлчихдэг. Дээрлэгч байгаа та нарт мундаг харагддаг. Үгүй амар заваа. Тэгвэл бас магадгүй эсрэгээрээ би хин нэг дээрлэж байгаа нь хин бусад үеийнгийн хүүхдүүдэд маань мундаг харагдаж байгаа. Тэгээд намайг мундаг гэж бодож байгаа гэж өрөөсгөл ойлголттой байж болох юм те. Тэгвэл хараал хэлж байгаа. Хин нэгнийг дээрлэж байгаа. Хинхийг зан гаргаж байгаа үеийнгийн хүүхдүүд нь ямар харагддаг вэ? Яг өөртөө л лаглал гэж бодож байгаа юм шиг байгаа. Амар бүдүүлэг харагддаг надад бол. Тэгэл тэр хүүхд ч гэсэндээ амар өрөвдөлтэй харагддаг. Яг ингээд надаас илүү дээрлүүлдэг хүүхдүүд зөндөө байгаа. Тэгээ тэр би ч өөрөө гайгүй. Нэг за яг нэг ганц хоёр удаал. Тэгээ тэр хүүхдүүд бол ингээ байнгын дарамтанд байдаг хүүхдүүдийг би бүр амар өрөвддөг. Тэгэл тэр дарамтлж байгаа хүүхдэн ч гэсэн амар мухаар. Яг тэгин тий. Яа харахгүй тэр чин бол их мухаа. За тэгвэл бүр болий. Одоо ч нөө өсвөр насндаа ороод ингэчихэж байгаа юм чин. Дээрлэхэл ингээл мундаг өөрийгөө мундаг гэж бодож байгаа хүүгүүд чин охтуудад гоё харагдаж байгаа гэж бодож иж болно шүү дээ. Тэгвэл охтууд тийм хүүгүүнийг тоож найзлах болов? Одоо чинь ер нь тэгээд охтууд хүүгүүд нийлээд найзалдаг болсон. Тэгэл ингээл тэр хүүхдүүдийн ингээл одоо крашлж штэ. Тэнгүүд ингээл
крашлж байхдаа ингээд найзалцдаг заяа. Тэнгүүд өө найз юм чинь би чиний хажууд хараал хэлнэ үү хүүхдэлэх нь хамаагүй өстэй те гэл. Тэгээ найзалцдаг. Тэнгүүд хамаагүй штэ хоёулуугаас найз юм чинь гэл. Тэгэл ингээл эрэгтэй эмэгтэйгээр хамт дийлгээл байдаг болсон. Надаа ер нь тэгэж ажиглагддаг болсон. Тийм үү. Тэр чинь өстө муухай юм биш үү тэгвэл. Ботсон ч аяг муухай санагдчихлаа. Муухай. Яг одоо Kids Time нэвтрүүлэг сонсогч танд хүрж байна. 104.5 84.1 долгионоор та сонсохоос гадна гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар дүрстэйгээр явж байгаа. Тэгээд шууд нэвтрүүлэгтээ хүүхэд хөтлөгч, хөтлөгч заяа та бүхэнтэйгээ хамтдаа найруулагч Месогийн хамт үеийнгийн дээрлэх гэдэг сэдвээр ярилцж байгаа. За тэгээд хүүхдийн өнцгөөс зөвлөж байгаа зөвлөмжүүд байна. Манай сонсогчдоос маань өгж байгаа зөвлөмжүүд байна. Өнөөдөр хичээл ороогүй. Яагаад ороогүй лээ? Нэг багш нар ажил хаялт гээд. Энэ тал дээр хүүхдүүдийн өнцгийг бас сонсомоор байна. Энэ нь бол яг одоо өрнөж байгаа асуудал шүү дээ, тий? Хоёлаа яг нөгөө дээрлэхэлтийн талаар бол яриад ерөнхийдөө нэг иймэрхүү бодолтой байдаг гэдгээ ярьсан юм чинь. Одоо яг одоо өрнөж байгаа асуудлын талаар ярьсан нас дээр болоо гэж бодож байна. Ажил хайж байгаа энэ асуудал дээр хүүхдүүд ер нь ямар байр суурьтай байгаа вэ? Харин би бас өнөөдөр амар бодсон. Одоо хувийн сургууль, улсын сургууль гэдээ хоёр хуваагдсан байгаа. Тэгээ надад бол энэ хоёр сургууль би энэ жил улсын сургуульд орсон. Тэгээ яг ингээд наваг ингээд зөндөө хүүхдэд үзэж байгаа манай хүүхдэд. Тэгээд яг та нар хэлээгүй шүү уучлаарай. Зүгээр ингээд харьцуулж байгаа шүү. Зүгээр ингээд хувийн сургуулийн хүүхдэд амар хүмүүжлтэй. Тэгээд сурлахтаа ч сайн. Яг тэгвэл янз бүрийн баяр тэгэл энэ ажил хаялт маялт дээрс хичээлээ зогсоох байгаа. Тэгээд тэр хүүхдүүдэд одоо тэр сургуульд ажиллаж байгаа хүмүүс нь сурлал зөв шүү. Сурлал хамгийн дээд амжилт шүү гэдгийг амар сайн ойлгуулж байгаа. Тэгэл хүүхдүүд чинь бас сурлах хамгийн чухал юм байна. Найзууд бас тийм чухал биш юм байна. Сурлагантаа л сайжрыг гэж бас бодож байгаа. Тэгэхээр би бинтийгээ бас ингээд илүү зөв харилцаж байгаа гэж боддог. Улсын сургуулийн хүүхдүүд болохоор ингээд жоохон энэ сурлагчтэй гэд яг л ингээд ажил хаялт маялт дээр зүгээр амарчж байгаа. Тэнгүүт ингээд ажил хаялт нь дараагийн 7 хоног биталтын 7 хоног гэд тэрний дараа 7 хоногт тодорхойгүй ажил хаялт гэж байгаа байхгүй юу? Амар нь. Тэгэхээр ч хүүхдүүд за хичээл дуус гэж байгаа байхгүй улсын сургуулийн хүүхдүүд. Тэгээ би ч гэсэн ингээд амар гайхаж байгаа. Тэгээл уул нь хичээлээ хиймээр байдаг. Тэгээд хийхгүй байгаа юм чинь хүүхдүүд ингээд хайчиж байгаа зү. Тэгэхээр ингээд шал хоёр өөр ялгаад байгаа байхгүй юу? Хүүхдүүдийн харилцаанд ч гэсэн бас энэ амар өөрчлөлт гарч байгаа. Тэгвэл та нарын зүгээс яг энэ байр суурь яагаад ажил хайж байгааг нь ерөнхийд нь ойлгосноо? Мэдээ үзсэн үү? Аав ээж нь тайлбарлаж өгсөн үү? Энэ жаахан ойлгосон. Ер нь цалин л нэмүүлэх гэдэг юм лээ шүү дээ. Тэгэл чагсч магсцгаагаал зарим багш нар нь болохоор ажиллаа хиймээр байдаг. Хүүхдүүдтэй яг тэр багш нар ингээд цалиндаа биш хүүхдүүдтэй хичээл ойлгуулах бас тийм зорилготой багш нар ч байгаа. Тэр амьдралаа одоо цалингаа нэмэгч бодолтой багш нар байгаа. Тэгээд яг үндэ надаа жишээлбэл манай математик багш одоо юм багтаж өгдөг. Математик багш минь уулын та нарт хичээл ормоор л байх юм. Даанч одоо ингээд зогсоочдөг сони юм аа гэд тэгж ярих юм би нэг сонссон байхгүй юу. Тэгээд надад тэр аяг хөрхөөс нэгдсэн. Хичээл хүүхдүүд хичээл ойлгуулах нь хамгийн чухал гэдэг бодолтой багш нар байлээ. Багш нарын ачаалал та нарт хэр санагддаг вэ? Надад бол гайгүй санагддаг. Яг харагдаж байгаа нь тий. Ингээд гэртээ байх нь ер нь бага баг. Гэртээ байх нь бага. Тийм. Та нартай өнгөрүүлж байгаа цаг хугацаа нь их гэсэн. Тэр хүмүүс гэртээ байх нь бага байгаад байна. За хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж байгаа ч гэсэндээ бид нарт бас хэрэгтэй зүйлүүд их байгаад байна гэд ингээ ялгаад байна штэ тий. Тэгээ түрүү яхаараагүй хүслэнгийн хэлсэнчлэн улсын сургууль, хувийн сургууль гэж хоёр ингэж тустай байгаад байгаа нь нэг нь болохоор яг л нөгөө нэг төлбөрөө төлөөд ямар нэгэн цалингийн дарамтгүйгээр ингээд үйл ажиллагаа хийвээ үргэлжлээд нөгөөх нь болохоор улсаасаа цалинжаад байгаа ийм нөхцөл байдал. Гэхдээ тэр цалингаа нэмүүлэхийг хүсэж чагсаад байгаа гэсэн үг шүү. Заа юу. Тэгэхээр ямар нэгэн байдлаар сурах эрхийн зөрчигдөж байна гэжвэл цаана нь ямар утга учир байгаа вэ гэдгээ ойлгоод хүүхдүүд бас тэрэн дээр нь ойлголттой байх нь чухал шүү. За тэгээд энэ хугацаанд би яаж хичээлээ хийх үү, яаж нөхөж явах уу, за сурлагын хоцрогдол үүсэхгүй тул би яах ёстой вэ гэдгээ бас ингээ бодож болох нь шүү, тэ? Нэвтрүүлгийн төгсгөлд хүслэнгээ үеийнгийн хүүхдүүдтэй нэвтрүүлгийн сэдвтэй холбоотой гоё уриалга гэлээд дуусаасаа гэж хүсэж байна. За тэгээд би биэндээ хайртай
би биэндээ урмыг хөлсөн, тэгээ би бинийгаа дэмжсэн юун дээрч ингээд би бионд оромжлоод байлгүй урмыг хүлээд тэгээд аль алиндаа ч тусалж дэмжиэд сайн сураарэ. Сайн сураарай. За би эцэг эхийн төлөөлөл болоод эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд хүүхдүүдтэйгээ ярилцах цаг гаргаж агаарай. Яаж игээ цаг гаргаарай. Завгүй аав ээж биш, зориулж цаг гаргадаг, зав гаргадаг аав ээж байгаарэ гэж аав ээжүүдтэй бас уриалмаар байна. Ингэснээр үеийнгийн дээрлэхэлтээс өртөж байгаа эсвэл үеийнгийн дээрлэхэлт хин нэгэнд үзүүлээд байгаа юу гэдгийг хүүхдээ бас мэдэж болох нь. Манай хүүхдэл тэгдэггүй гэдэг ойлголт одоо аль хэдийн ард өнгөрсөн байна. Магадгүй танаа хүүхэд хин нэгийг дээрлэхэд явж иж магадгүй шүү. Тийм учраас хүүхэдтэйгээ сайн ярилцаж агаарэ гэж эцэг эхчүүдтэй зөвлөе. Асран хамгаалагч нартай хэлье. Тэгээ өнөөдрийн Kids Time-ыг хүүхэд хөтлөгч, хөслөн хөтлөгч, заяа найруулагч Мизугийн хамттай сонсогч танд хүргэлээ. Нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Marisan брендийн шар борцны сүдэ баярлалаа. Асахигийн оруулж ирж байгаа шар борцны сүг CEO номин GS E-Mart Асахигийн бүх салбараас худалдаж авах боломжтой 4 төрлийн сонголттой. За тэгээд сахарын дутагдал баяртай, сахарын илүүдэл баяртай, уургийн дутагдал баяртай, хөгшрөлт баяртай, гиз дүүргэлт баяртай гэдээ маш олон зүйлүүдийг баяртай болгож байгаа сүгээ та бүх түрүүн хэлсэнчлэн бүх салбаруудаас нас худалдаад авах боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгээ төгсгье. Дараагийн дугаар хүртэл түр Баяртай. баяртай. Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5